Долоон буудлын Сэлб голын хэсгээр ирээд Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорон дээр Сэлбийнхаа зүүн талд Улаанбаатар хотын түүхэнд анхны нуур үрийн байгууламжийг хийх гэж байгаа. Мод үржүүлгийн газрууд айлууд давхцаж байгаа юм байна. Сүхбаатар дүүргийн 14 дугаар хорон дээр 5 шатлалт 1.3 сая метр куб усан сан бүхий ус хуримтлуулах сан барьж байгуулахаар 2 дахь шатлалаас бид нэр эхэлсэн байгаа. Ухлагын ажил. Төв цам маань энэ ч байгаа. Долоон буудлын. Долоон буудлын Сэлбэд төв байж байна. Сэлбэд төв. Долоон буудлын зүүн талд Сэлб болынхаа дагуу Сүхбаатар дүүргийн 14 дугаар хороонд 50 га дээр ойролцоогоор байна тий. 5 шатлалтай. 5 шатлалтай усан сан. Усан сан. Энэ 1-р шатлал, 2-р шатлал, 3-р шатлал, 4-5 шатлал гэдэг ингээд 5 шатлалаар бид энэ улаанаар тэмдэглэсэн хэсгийн ухлагын ажлыг үндсэндээ дууссан. Одоо үргэлжлээд энэ 4 шатлалынхаа ухлагыг хийх гэхээр мод үржүүлгийн газрууд дээр ингээд тулж ирээ зогсчиход байгаа. Энэ усан сан маань бий болсноор ерөнхийдөө тухайн орчны маань агаар чигшил одоо маш их сайжирч одоо тоосчлт байхгүй бол нөгөө төгөр бид Улаанбаатар хот хойноосоо Цуслангийн бүсээс одоо муулын амнуудаас маш их хэмжээний ус орж ирдгийг үер болох эрсдэлтэй үед одоо тунгаан барих нэг удаа тэрийг одоо байнга устай байлгах ийм тал бүрийн ашигтай юм усан сан барьж явуулах юм. Энэ ажлыг мод үржүүлэг газраа чөлөөлөд өгөөд асуудал тулгарахгүй болвол энэ жилдээ бид бүтэн хайрцаглаад 80% төрөхээр ингэж төлөвлөө ажиллаж байгаа. Холбогдохын Сүхбаатар дүүргийн газрын алба болон нийслэлийн газрын албатай ингээ хамтраад талбай үйлчлэг хийж байна. Мод үржүүлгийн газар сүүлийн бараг 15 жил дүүрэгтэй гэрээгээр ажилласан юм байна. Энэ ингээ чацарганы төгөл байгаа юм байна. Сүүлийн 40 жил ерөөсө төлөвлөлтөө инженерийн байгууламжуудаа үе шаттай хөгжүүлээгүй. Үүнээсээ болоод үерийн асуудал чөндөрлөг, Улаанбаатар хотын газар төлөвлөлтөд маш олон юм замбрааг болсон. Одоо энэ бүгдийг засыг ихээр нэг номерт бус 40 жилийн төлөвлөлтөхгүй дур дураараа байшин, барилга за янз бүрийн байгууламжууд барьсан асуудлууд байж байгаа. Энэ бол маш цаад хүндрэлтэй л ийм л асуудлуудыг үүсгээд байна. Иргэдтэйгээ ярилцаад ач холбогдлыг нь ойлгуулад ингээд явхад бол бас болохоор байгаа. Бас иргэдэд хууль заасны дагуу хохирохгүйгээр нөхөн олгуурын нөгөөд ингээд явахаар манай хөрөнгөд хөлөмжний энэ харагдаж байгаа. Энэ харагдаж байна. Би одоо энэ салбарт ирээд 15 жил ажиллаж байгаа. Яг энэ хөлөмжөнд нөгөө нарийн ногоо модод тариал. Тэр бүм мод хөтөлбөр зарлагдсан. Тэнгүүд мод руу хувирж орсон. Тэрнээс биш бол нөгөө гадуураа жижиг тариалангийн моднуудаа өрсөлдөөд хүмүүстэй өгдөг байсан болохоос шүү. Нарийн ногоо тарьдаг байсан юм байна зү. Нарийн ногоо тарьдаг. Нэг хөлөмжнөөсөө жилдээ 4 удаа ургац авдаг. Модыг бол нэг өрнөөс нь авахгуулаад инжлээ ургац ингээд хамгийн өндөр 80 см. Энэ чинь ямар мод вэ? Энэ хайлаас. Хайлаас. Хашилдаг, хайлаас хашлаг хийдэг. Энэ талтаа болохоор дандаа гоёлын моднууд нөгөө голтбор гэсэн байгаа тий. Иргэн тойролцоо болохоор дандаа хувь иргэд байгаа лөө. Тий, хувь иргэд ерөнхийдөө нэг нарийн нөгөө өрсөлдөг нэг зардаг л та. Өрсөлдөг зардаг тий. Сая бас танаа төглийг бас энэ хойноо чацарганы төгөлтэй. Чацарганы төгөлтэй хоолтой ойн зурвастай. Ойн зурвастай. Ингээд 3 том юм хөлөмж байна уу? 3 том хөлөмж ингээд урталтаа 4. Урталтаа 4. Улаанбаатар хотны нарийн ногоог хангах зорилгоор арга үндэстний тийшээ Агросити гэдээ байгуулж байгаа. Агроситийн бүс нутаг бол газар тариал нарийн ногоон дээр хөрсөн хамгийн тохиромжтой байл. Тэгээд эдийн засгийн тусгай бүс болоод нарийн ногоо хөлөмжийн аж ахуй чиглэлээр төрөөс хуулийн дагуу хэд хэдэн төрлийн хөнгөлөлттэй байж байгаа. Дулаан цахилгааны бас тарифыг хөнгөлж байгаа. Тэгээд эдийн засгийн тусгай бүс байгуулад одоо ерхий төлөвлөгөө хийгдээд дуусч байгаа. Бодлогоор дэмжиж Агроситил бас нүүлгэж болох юм байна. Ер нь яг л тэр хэсэг бүс нутаг чинь хөрсний хувьд тэгээд чигшлийн хувьд хамгийн тохиромжтой юм байна. Судалгаагаар ойрхон байв. Манайх одоо шууд энэ чинь голтой ойрхон болохоор усаа гисгүүгээр шууд ингэж усаал бараадаж байгаа юм л тоо. Усаа бараадаад байж. Тийм худгаар гэхээр энэ олон хөлөмжийг ингэж ерөөс услах ямар ч усад хэлгүй. Та тэгээд ингэж шууд голоосоо аваад усгааны системээ татчихж байгаа юм биш. Усгааны системээ голоосоо татдаг болохоор ямар ч нөгөө юу болж ин л та. Цэлэг зэрэгч төслийн газар чөлөөлтийн ажил бол яг 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад одоо нэр хэрэгжүүлэлтээр ажиллаж байгаа. За 4 жилээс бол ом намын хэрэгжүүлсэн. За энэ газар чөлөөлтийн нөлөөлөлтөд зөвшөөрлөлтөд 39 нэгж тайлбарлагдсан байна. Энэс бид нэг одоогийн мэдлэг 3 нэгж тайлбартай зөвшөөрлөд газрын чөлөөлсөн. Зөвшөөрлөлтгүй буюу одоо газрын зөвшөөрөл ашиглахын гэрчлэлтэйгүй 59 эргүү электrik бол газар ашиглаж байсан. За тэгээд энийг үе шаттайгаар газар чөлөөлөлтөд дэвтлээ өгөөд бол 2025-26 онд 8 жил хэрэгжүүлэхээр болж байгаа.